Гудамжаар явхад бараг ингээ хажуур өнгөрсөн хүн болгон айгүй их гайхаж хардаг байсан. Зүгд явхаар ингээд нөгөө зарим хүмүүс болохоор энэ одоо урдаг нохоо юм уу гэх. Нэг үеигээ бодвол нөгөө хүмүүс чинь содын юм хараад хөөх энэ ямар муухай юм гэхээс илүү хөөх энэ ямар гоё юм. Бас ингэ зүгхээр гоё харагддаг юм байна шүү гэдэг. Сайн мэцгано намайг мөнхшүр гэдэг. Би готик курсалаас санаа аваад хэрэглэгчдийнхаа хүсэл сонирхолд нийцүүлээд цор ганц маскыг хийдэг урлагч байна. Яг ковидын өмнө болохоор ер нь заавал нэг удаагийн маск гэхээс илүүтэй бас цор ганц хүний нүдэнд гоё илүү чамин харагдах тийм маск хий гэдэг үүднээс өөртөө анх туршилтаар маск хийжсэн. Тэр маань ингээд явсаар агаад одоо нөгөө хүмүүс таалагдаад захиалга өгдөг болоод тэгээд яг хүмүүсийнхаа стил имижд нь тохируулаад сонирхолт нь нийцүүлээд готикоос сэдвэлсэн өдөр тутмын хэрэглээний маск руу одоо оруулж хийсэн байгаа. Төрөл гэхээсээ илүү хэв загвар дээр нь би илүү тоглолт хийдэг. Төрөл гэх юм бол яг 100% малын арьсаар хийгддэг. Тухайн хүн ямар захиалга өгөн ямар ажил мэргэжилтэй одоо юунд зориулагдаж зүүх вэ гэдгээсээ шалтгаалаад хэв загвар хэмжээ болон ингээд тэд өөр өөрөөр хийгддэг байгаа. Монголд болохоор одоо хөгжүүлэлт хийж байгаа анхны эмэгтэй дизайнер нь болохоор би болж орж ирж байгаа өдөр тутмын хэрэглээндээ тэр утгаараа одоо Монголд бас ийм маскыг хийдэг гэдгийг таниулах журмаар гадаад байдаг монголчууд болон одоо гадаадын жуулч айгүй худалдан авалт болон захиалга хийдэг. Тэгээ маскнууд маань болохоор цор ганцаар болж ялгардаг онцлог гэх юм бол маскын дээрх зураг болон гар уйдлыг би яг одоо тухайн үеийн сонирхлын дагуу хүсэлт нь нийцүүлж өөрийн гараар зурж өгдөг. Тэгээд мэдээж энэ маск маань өөрөө хэвлэмэл биш гараар зурагдсан зураг гэдгээрээ илүү онцлогтой. Тэгээд нэг зурагдсан зураг маань болохоор одоо зөвхөн хэрэглэгчд маань л онцгой зураг гэсэн үг. Тэгээд тэр онцгой зургийг яг ижлэр ямар ч одоо ижил аргаар дуурайж давтах боломжгүй тэр утгаараа илүү цор ганц болж өгдөг. Энэ бол маскнуудаа хөвчлэн би одоо нөгөө олон янзаар ашиглах зорилтоор одоо зөвхөн өдөрт нэг өнгийн байлаа гэж бодоход одоо шөнө оройн цагаар ч юм уу эсвэл ингээд фестивалд ч юм уу оролцоход илүү содон болох үүднээс няон гэрэлт постертгаар бас зурж өгдөг. Тэгээд тэр минь болохоор одоо нэг зураг дүрслэлтэй байлаа гэхэд одоо неон гэрлийн тусал нь өөр нэг зургийн утга санааг илэрхийлэх ч юм уу тэр маягаар хүмүүс бас зурулж болдог. Энэ чинь бас давхар имиж бүрдүүлэлтээс гадна одоо бус үедээ одоо өдөр тутмын хэрэглээндээ ч зүүсэн болно. Яг тэгэхээр энэ арьсан маск ч өөрөө бас нөгөө нэг салхины урсгал хаадаг гэдэг утгаараа бас одоо мотон ундаг болон дугуй ундаг залуучууд маань салхинаас хамгаалах зорилготой зүүдэг. Тэгээд давхар ингээд одоо ингээд имиж бүрдүүлэлт хийгээд янз бүрээр ингээд ашиглах боломжтой. Одоо яг тухайн хүний өөрийнхөө сонирхлоос хамаарал одоо жоохон ингээд хэрцгий харагдахгүй, эсвэл зөөлөн харагдахгүй гэдгээр ингээд захиалагч нар маань бүгд ингээд өөр өөр арга барилаар захиалдаг. Яг хөө энийг ингээд заримдаа нөгөө нэг зүгд явхаар ингээд нөгөө зарим хүмүүс болохоор тэгдэдэг байхгүй. Энэ одоо урдаг нохоо юм уу гэх янз янзаар арай ингээд нөгөө хүчлээч гэмээр юм ингээ янз бүрийн байдлаар хүлээж авдаг. Гэхдээ яг тэгж хүлээж авахаасаа илүү хүмүүс нөгөө нэг одоо энэ маскны төрөл одоо ингээд ер нь ингээд имиж бүрдүүлэлт маань хүчтэй төрж орж ирж байна гэдэг маань болохоор одоо Монголд бас тэр хэмжээгээрээ соёл бас нэвтэрч орж ирж байгаа гэсэн үг. Тэгээд нэг үеигээ бодвол нөгөө хүмүүс чинь содын юм хараад хөөх энэ ямар муухай юм гэхээс илүү хөөх энэ ямар гоё юм бас ингэ зүгхээр гоё харагддаг юм байна шүү гэдэг үнцэг бас ингээд илүү их мэдрэгддэг болсон яг энэ маск хийснээс хойш. Халиуны баяраар ер нь одоо ийм неон тусгалтай одоо ийм лазер гэрэлт ингээд одоо энэ чинь ингээд энгийн зураг байлаа гэхэд лазер гэрэлт болохоор одоо энэ яг гавлын хэсгийн эрэнгүүд нь илүү тодорч гарч ирдэг байхгүй. Тэгээд иймэрхүү маскнд илүү дуртай байдаг. Тэгээ анх бол маск хийхэд бараг ингээд нэг төсөлтийг нээх гэж бараг би 3 ондог байсан.
Тийм. Одоо эн чинь ингээд маскнууд маань ингээд хайцлагаас илүүтэй ингээд хүн болгоныхоо эсвэр нүрийнх нь хэлбэрт нь тааруулаад ингээд зүсэлт хийгддэг байхгүй. Тэгэл нэг маскыг зүсэх гэж би бараг бүтэн арьсаар тоглоно. Тэгээд далийн мөрөөдсөн нөгөөгөө өөлөх гэж одоо бараг том хүний маск хийчихэд жижиг болтол нь үлсээр агаад хүүхдийн маск заримдаа бүр муурны маск болтол нь зүсдэг байсан. Яаж хүлээж авах вэ? Мэдхийн тулд ингээ өөрөө зүгээд гудамжаар явхад бараг ингээ хажуугаар өнгөрсөн хүн болгон айгүй их гайхаж хардаг байсан. Тэгээд одоо зүгээр л яг нөгөө нэг сонирхуулах журмаар өөрийнхөө одоо нүүр номынхоо хуудсан дээр за нэг ийм маск хийж үзлээ гэхэд хүмүүс одоо ингээд айгүй эсрэг хүлээж авах юм болов гэсэн чинь амар эргээр хүлээж авсан. Одоо худалдагч хийдэг байрны маань дээд давхарт одоо Монгол гутлын арьсан гутлын үйлдвэр байдаг байсан байхгүй. Тэгээд би тухайн үед нөгөө нэг өөрөө бас арьсанд сонирхолтой байсан болохоор орж үзэх айгүй дуртай. Тэгээд яг ингээд нөгөө хийж байгаа, тоноглож байгаа үйл явцыг харчаад яг одоо гутал хийдэг дизайнер хаа ер нь ингээд арьсаар маск хийж болд юм болов уу асуужсан. Тэгэхэд яг одоо тэр ах маань үгүй тэгээ боломжгүй зүйл байхгүй шүү дээ. Чи зүгээр өөртөө хийгээл үзчихээч гэлжсэн. Гутлын үйлдвэрт очиж одоо арьстай харьцах боломжтой болж арга барилыг сурч явсан да. Одоо хүртэл баярлж явдаг та.